Hi cherries. За мөн өнөөдөр Melon Music Awards-ын талаар ярих гэж байна. За би өөрөө одын скигэр гэдэг таяг дээр болохоор Kai, Jenny, GD3-ын хайрын гурвалжин гэдэг нэртэй богино рилиг бол оруулсан. Та нар тэр бишгийг бол үзсэн баха гэж найдаж байна. Хамгийн түрүүнд бүгдээрээ EXO хамтлагийн талаар ярилцъя. Melon Music Awards бол үнэхээр юм мама цаашаа үнэхээр гоё байсан. За тэгээд EXO хамтлагийнхаа маш олон удаа тайзан дээр гарч ирсэн. Яг л нэг юм EXO хамтлагийн тоглолт үзээд байгаа юм шиг мэдрэмжийг бол надад өгсөн байхгүй юу. EXO-гийн тэр тайзан дээр гарч ирэнгүүт надад бүр маш гоё санагдсан. Яг 2016-17 оны K-pop урлаг яг ямар байсан яг тэрийг буцаагаад аваад ирсэн юм шиг мэдрэмж өгсөн. Хамгийн сүүлийн уран бүтээл болох бүр цоо шин уран бүтээл Back It Up гэдэг дуугаа тайзан дээр анх удаа дуулж фэнүүдийг бол баясгсан байгаа. За тэгээ миний хувьд бол маш их баярлсан. Тэгээ EXO хамтлаг болохоор яг хийвэрээ лээ. Бүгдээрээ үнэхээр царайлаа. За хоёрт болохоор за бүжигтэй нь бол ярих зүйлс бол үнэхээр байхгүй яа. Тэгээд EXO хамтлаг шүү дээ. За ялангуяа манай Kai ямар ч гоё бүжиглдэг. Яалч гэл бүжгийн хаан гэж хэлж болохоор тий. Амьдар дуулалт бол яалч бүр супер байсан. SM Entertainment-ийн үеийн үед дандаа дуулалт дээр бол илүү анхаардаг. K-pop урлагийн дуучин бол заавал сайн дуучин байх ёстой гэж EXO хамтлагийнхан ч гэсэн үздэг, баримталдаг тий. Энэ одоо зарчмыг. Тэгээ яалчгүй EXO хамтлагаас бас юу айгүй мэдрэгдсэн бэхээр би хичнээн ингээд YouTube сувгаас тэдний тоглолтыг ингээд лайваар үзэж байгаа ч гэсэн EXO хамтлаг яг тайцаа сансан мэдгдсэн. За дараагийн мэдээлэл болохоор Ninin, Winter, Giselle огт хөдлөөгүй гэж бичсэн. За энийг би яагаад бичсэн бэхээр би өчигдөр зөвхөн тэр лайв бичлэгээс гадна нөгөө фэнүүдийн битсэн урт бичлэгүүдийг үзлээ л дээ 8, 9, 10 минутын бичлэгүүдийг үзлээ. EXO хамтлагийг гарч ирэнгүүт сууж байсан айдлууд бүгдээрээ лаг бүжиглээ, толгой тархаа ингээ хөдөлгөж мэдлээд айгүй гоо ингээ вайбраад байгаа байхгүй юу. GD гарч ирэнгүүт бүгдээрээ ингээ босч ингээ бүжиглээд маш гоё ингээ чөлөөтэй илэрхийлж гаргаж байгаа. А тэгсэн чи би нэг юм дээр бүр маш гайхсан байхгүй юу. Jenny дээр бүгдээрээ ингээ бүр ингээ байсан. Хамгийн их шүүмжлэлийг хүртэж байгаа хүн хин бэ гэхээр aespa хамтлагийн Giselle. Giselle яатсан байсан хөр ингээд жоохон далийцсан заяа. Хөлөө ачсан, шанаагаа тулцсан. Тэгээ ерөөсө хөтлөхгүй. Хүн чинь ингээд ингэж яадаг штэ. А яг хөө тэр дундаа хамгийн хөөрхөн хин байсан. Манай Карина байсан. Карина айгу хөөрхөн гэл толгоо молгоогоо хөдөлгөл тэгсэн хамтлагийнх руугаа харж мараад ингэж аймаг хөөрхөн. Тэгээд Ninin болохоор яг хөө бас ч гайгүй. Хамгийн бүр ингээд мэс шиг таг зогсон хоёр нь болохоор Giselle, Winter болохоор бүр яг ингэсэн. Айдлууд дундаас Winter-ийг хараад захгүй гэсэн Winter бүр. Тэгээ тэр нь яасан юм бол ялцчгүй ингээд олон одоо айдлууд дундаас хамгийн их бүр ингээд анхаарал бүр чих тавьж харсан хүн хэн байсан бэ гэхээр All the Project хамтлагийн октод нь 2 охин 3 охин яг нэг монитор шууд лайваар ингээд дэлгэсэн дээр бүр ингээд хараадсан бүр ингээд үүдэл бүх зүйлсийг нь хараад Jenny яаж нээж ингээд тэр чин хамгийн гол нь тай засалт нь хажуу талтай байсан учраас яг нөө айдлууд тайз руу харахад жоохон төвхтэй байсан гэсэн тийм мэдээлэлүүд бас явж байсан. Энэ талаар бас Giselle хэлсэн байсан. Тэгээ нөгөө хүмүүс аягүй шүмжлээд Giselle ерөөсөө дээд үеийнхнаа ерөөсөө хүндлэхгүй байна. Ямар ч тийм хүндлэл гэж ерөөсөө алга. Тэгэд ярваагаад суучаад байна те. Бүр ингээд ингэсэн хүмүүс байсан. Giselle лайв хийхдээ ингэж хэлсэн. Бидний сууж байгаа хэсэгт бол aespa хамтлагийн манайхан болохоор хамгийн хойно суусан учраас биднэрт яг юм тусгай яг урт талд нь монитор байгаагүй гэд. Тэр бас үнэн байх магадaltaй. Яа тэгэхээр яг aespa-гийн урт талд бол ерөөсөө монитор харагдаагүй. Тэрний урт талд All the Project хамтлагийн хамгийн урт лигнийх нь бол яг монитор дээр бүр харах боломжтой байгаа байхгүй. Бусад хүмүүс нь яаж байгаа хэрэг толгой молгоо хөглөөл тэр IV хамтлагийн бүр ингэж мгээл те тэрийг харна уу байна хамаагүй шүү. Хамгийн гол хүн чинь хүндлэл тэр хөгжим явж л байгаа. Амьдар хөгжим сонсох ч өөр бид нар чинь нөгөө бичлэгийн цаанаас үзэх чинь бас өөр байхгүй. Тэгээ яг амьдар яг дуу хөгжимд ороод бүр ингээд дагаж хөдөлмөр санагдах мэдрэмж төрхөө илүүдээ юм ч. Яг тэр дундаа хамгийн их бүр вайбраад бүр жаргаж сонсч байсан хүн нэг хүн байсан заяа. За тэр юм бэ гэхээр та хэн байх вэ? За тэр болохоор All the Project хамтлагийн Тарзан байсан. Яг Jenny ингээд туслахуутайгаа те ингээд цаа чи бүр дэлхийн од гэсэн хүн цаанаал ингээд сервис амар лагтай байгаа хгүй ингээд ингэж гарч ирээл хормог ингээд янзлж манслал ингээд туслахуут ингээд туслал. Тэг суугаал бараг 5 минут жолоог байхад Jenny шууд шагналууд аваадсан. За GD ч гэсэн мөн адил. Судлаар суулаа жоохон байж байгаа л шууд
шагнал аваад байсан. Тийм үү? Mama Awards дээр ч тэр, Melon Music Awards дээр ч тэр хин шагнал авах нь тодорхой байгаа байхгүй. Тэгээ нэг өрсөлдөөн байхгүй. Одоо шин GD байнгут хин нэр дэвсэн. Тэрийг ингээ гоё нэрүүдийн дуудаал энэ дэвшлээ. За тэр дундаа ялагч нь бол пүн гэж зарлуулна надаа аюу кайфтай байхгүй. Тэгэхгүй яг л ингэ зохиолын даавуу гэдэг шиг те. 156만여 장이라고 합니다. 그중 수록된 전곡이 멜론 차트에서 월등한 성적을 거둔 바로 그 앨범 올해 앨범상을 발표하도록 하겠습니다. 2025 멜론 뮤직 어워드 4개의 대상 중 카카오뱅크 올해 앨범 지드래곤 위너맨스 축하드립니다. Олон ингээд Jenny суулаа, шагналаа авлаа. Тэгээ би цаа талд нь GD байна уу, EXO байна уу гэсэн байхгүй. Тэгээд EXO хамтлагын яг тэр суудал дунд бол ерөөс харагдахгүйсэн. За суудлуудын хувьд гэх юм бол нэлээд юм rookie шинэ хамтлагууд аягүй их байсан. Тэнгүүд GD гарч ирэнгүүт Jenny байхгүй. Тэгээ Jenny гарч ирэнгүүт GD байхгүй. Аягүй тийм сонин санагдсан. Цаанаас аим нарийн зохион байгуулалттай байсан гэх юм уу. GD нөгөө айдлууд руу бүгдэн дээр нэг очсон штэ. Суудлал руу нэг очсон. Тэгэнгүүт тэнд айгүй гоё байсан л ялчгүй хамгийн түрүү шууд All the Project руу очиж илээ. Тэрний дараахан ардлын игнэнд байсан Zico дээр очиод Zico-гоор дуулсан. Crooked гэдэг дуугийн. Тэгээд Zico дуулж байхдаа GD өөрийнхөө ороолтыг Zico өгдөг. Тэгээд орхив авчдаг. Zico амнаа цтай газтай. Үүнээс гадна штэ. Шилдэг клипээр хэн тодорсон бэхээр Kiki гэдэг нэг цоошин хамтлаг байгаа штэ. Тэрний I Do Me гэдэг дуу нь бол тодорсон юм билээ. Тэгээ би энэ одоо тийм гоё клип юм баг та. Ерөөсөө би дуугийн сонсоогүй, клипийн үзээгүйс учраас би YouTube дээр өчтөр хайгаа үзсэн чинь яалж үнийг юм байгалийн маш гоё клип байлээ. Тэгээд хаана клипний зураг авалт болсон бэ гэхээр Шинэ Зеландын Queenstown гэдэг газар зураг авалт хийсэн юм билээ шүү. Тэгээд үүнээс гадна штэ Эспа хамтлагийн яг ард талд сууж байсан штэ. Тэнгүүтээ яг тэдний урд талд байсан нэг шинэ эрэгтэй хамтлагийн Эспа хамтлагийн айгу хүндлээд 3 гишүүн нөлөөдөө бүр ингээд нэг сандал дээр жижигхэн бодон дээр ингээд шахталцаад ингээд суудсан байгааг анзаарангуудаа тэр нөгөө эрэгтэй бой бэндийнхэн шууд босч ирээд өөрсдийнхөө нэг сандлыг хойшин тавиад судал өгч байгаа байхгүй ингээд судал тавьж өгөөд айгу тийм гоё хүндлэл байгаад та нар нөгөө GD-гийн тэр аураг харсан уу энэ тэнд айгуух яваад байсан GD орж ирэнгүүтээ бусад уран бүтээлчид огт суухгүй байсан хэрнээ GD-г ингээ хүлээгээд тэнгүүдээ GD ингээ санаа зов ингэсэн чи бүгдээр яг нэг хаантандаа мөрөгдөг шиг те за ингэ зарилгын ингээд даган дөрөдөг юм шиг тэгэж айгу гоё харагдсан тэр бол яалчгүй GD чи K-pop урлагийн хаан шүү те. Тэгээ Jenny-гийн хамгийн гоё хэсэг заяа үзүүлбэрийн зүгээр миний хувьд ч тэр хүмүүс ч гэсэн хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ гэхээр Jenny-г нэг бүр ингэж бүжгэлдэг шүү дээ. Ингээд хөдлөөд вау. Дараагийн бас хүмүүсийн хайрыг татсан зүйл юу гэхээр Jenny шагналаа авах гээд микрофоныг биш дээ амар өндөр байсан юм байл та тэнгууд нэгээд амар хөөрхөн ингээд гэдэг ингүүд нь тэр гаргаж байгаа тэр царай игдүүтэй царай амар хөөрхөн хүмүүсийн хайрыг татсан юм билээ. Jenny болохоор 7 жил ерөөсөө энэ Melon Music Awards дээр үзүүлбэр үзүүлээгүй. 2018 онд оролцсон зургийг та нар одоо харж байна. Энэ жилийн зургийг харьцуулаад харахад бол Jenny яг л хэвээрээ байгаа байхгүй. Нинийн ханиадтай байсан. Шагнал авч байхдаа Gamao гэдэг хятадаар ингэж бас хэлтэн штэ. Тэгээд би Gamao гэдэг чинь ханиадтай байна гэсэн үг байхгүй. Нөгөө улаан хэмсний ёслол дээр хайгаад болоог байхгүй. Яагаад ингэ 3 гишүүн байгаад байгаа юм бол Нинийн яасан болоо гэд энд оролцохгүй бах та гэж бодож байсан чи ашгүй нөгөө тайзнаа гарахтаа Нинийн гарч ирсэн. Тэгээд өөр нь өөрт нь бас аяг хэцүү байсан юм шиг байна. Тэр хүлээлийн тэр суудал дээр сууж байхдаа ч гэсэн Нинийн гэд ингэ ханиаж байгаа нь бол харагддаг байгаа. J Park байна. За J Park Dayon гэдэг эмэгтэйтэй гарч ирж бүжгэлсэн, дуулсан, хамтарч дуулсан. Тэгээд би энэ хүүхэн вау ямар гоё хүүхэн бэ. Тэр хөвлийн булчин, бие галбар, тэг арсны өнгө, тэгээ царайнд жаасан хөөрхийн тэр үсмсэн ч ямар гоё өөртөө зогцсон. Хальт харах юм бол нөгөө Rosette жоон төстэй байсан. Төстэй гэж аашгүй заа. За тэгээд манайхаа бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.